За нэгдүгээр хичээлийн агуулгыг танилцуулъя. За үүнд дараах дэд гарчгуудын талаар судалнаа. За нэгдүгээрт нь комплекс нэгдлийн ач холбогдол хэрэглээ. Хоёрдугаарт нь комплекс нэгдлийн үндсэн ойлголт болох төвийн ион гэж юу юм? Лиганд болон координацийн тоо, комплексийн дотоод хүрээ, комплексийн гадаад хүрээ гэх мэт ойлголтуудад танилцсанаа. За гуравдугаарт нь комплекс нэгдлийг ионы цэнгээр нь хэрхэн ангилдаг? Дөрөвдүгээрт нь комплекс нэгдлийг хэрхэн нэрлэдэг вэ? Тавдугаарт нь комплекс нэгдлийн шинж чанар, 6-ад нь комплекс нэгдлийн бүтцийг Вернер хэрхэн тайлбарласан бэ гэдгийг авч үзэх нь. За мөн 7-д нь комплекс нэгдлийн батчилгын тогтмол болон батчлалын тогтмолыг хэрхэн тооцоолдог вэ? За үлэх системд маш олон химийн элементүүд тэмдэглэгдсэн байдгаас гол төлөв D элементүүд комплекс нэгдлийг үүсгэдэг. За өөрөөр хэлбэл D орбитал дээрээ 1 болон 10 хүртэлх электроныг агуулсан D элементүүд нь комплекс үүсгэх чадвар өндөртэй байна. За хүний биед металл болон металл биш элементүүд тодорхой хэмжээгээр агуулгаддаг байгаа. За металл бишүүд нь ялангуяа хүний биеийн массын 90-с илүү хувийг эзэлдэг. За гэвтэл хүний биед натрий, калий, кальций, цайр, манган, төмөр, кобальт, цис зэрэг эдгээр металлууд бол агуулгаддаг байгаа. За эдгээр металлууд нь ерөнхийдөө микроэлементүүдийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эдгээр металлууд нь гол төлөв комплекс нэгдлийн байдлаар бодисын солилцоонд оролцдог. За энд нэгэн комплекс нэгдлийг бол харуулсан байна. За комплекс нэгдлийн томьёо нь энд бичигдсэн байна. За эндээс харахад тетраамин D холоороо кобальтын катион болох нь харагдаж байна. За энэхүү комплекс нэгдэлд кобальтын атомыг нийл ягаан бөмбөлгөөр дүрслэн үзүүлсэн байна. За холоорын 2 шишиг атомыг ногоон бөмбөлгөөр дүрсэлсэн бол азотын атомуудыг цэнхэр бөмбөлгөөр дүрсэлсэн байна. За азотын нэг атом тус бүрээс 3 шишиг устрогчийн атом холбогдсон болох нь харагдаж байна. За ингээд хүний биед бодисын солилцоонд эдгээр элементүүд нь гол төлөв комплекс нэгдлийн байдлаар оролцдог байна. За зарим комплекс нэгдлийг хэрэглээг авч үзье. За комплекс нэгдлийн гол төлөөлөгч нь этилен диамин тетрацууны хүчлийн натрийн давс гэдэг. За энийг хураангуй байдлаар EDTA гэж бас тэмдэглэдэг. Мөн терлон Б гэж бол нэрлэнэ. За энэхүү бодисыг бас хураасан маягтайгаар натрий 2H2O гэж товчлон тэмдэглэдэг. За энэ терлон Б-гийн нунтаг бодис болох нь харагдаж байна. За энэ цагаан өнгөтэй бодис байна. За хураангуй томьёо болон терлон Б-гийн дэлгэрэнгүй томьёо харагдаж байна. За энэхүү дэлгэрэнгүй томьёоноос харахад 2 шишиг нүрс төрөгчийн атомтай учраас этилен гэж нэрлсэн байна. За эдгээр нүрс төрөгчийн атомууд нь тус бүрдээ нэг азотын атомтай холбогдсон буюу нийтдээ 2 шишиг азотын атомтай холбогдсон учраас диамин гэж нэрлсэн байна. За тетра гэдэг нь 4 буюу 4 шишиг цууны хүчлийн натрийн давс болон цууны хүчлийн үлдэгдэлтэй холбогдсон байна. Өөрөөр хэлбэл азот нь энэхүү нэгдэл 3 валентаар оролцсон. Нэг азотын атомаас цуу хүчлийн натрийн давсны үлдэгдэл болон цуу хүчлийн үлдэгдлүүд холбогдсон болох нь харагдаж байна. За ингээд энд химийн урвалд идэвхтэй 2 шишиг натрийг хасаад мөн урвалын идэвхтэй 2 шишиг H-ыг хаслаа гэж бодоход үлдсэн нэгдлийг нь U хэсгээр тэмдэглэдэг. За тэгвэл хураангуй томьёо нь натрий 2H2O гэсэн байдалтай бичигдэнэ. За энэхүү комплекс нэгдлийг хэрэглэхдээ гол төлөв химийн анализд анион катионуудыг тодорхойлох, усны хатуулыг тодорхойлох, хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг лаазлах, зарим өнгөт металлын цэвэрлэлийг удаашруулах зорилгоор хэрэглэдэг. За мөн автомашины хүргэлтийн системийг цэвэршүүлэх, цаас хуванцрын үйлдвэрлэлд өргөн ашигладаг. За гэх мэтчлэн комплекс нэгдэл нь амьдрал практикт өргөн хэрэглэгддэг.